Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтхан хүргэж байна. ТБ-ийн мэдээний албаны хамт олноос өдөр бүр бэлтгэн үзүүлдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Монгол Улсын хэмжээнд томоогийн дэгдэлт өндөр байгаа энэ цаг үед сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа хийх тухай шийдвэр иргэдийн анхаарлын төвд байна. Тэгвэл бид өнөөдөр Дархан Улаан аймгийн боловсролын газраас тодорхойлол авлаа. Захимд шилжих асуудал зөвхөн нийслэл Улаанбаатар хотод хамааралтай учраас Дархан Улаан аймагт хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ гэж мэдээлсэн юм а. Дараагийн мэдээлэл үзүүлье. Зам тээврийн ослын улмаас хүний аймнаас эрүүл мэнд тохироогүй өөр хоорондоо маргаангүй байгаа бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй байдаг. Бид энэ тухай мэдээллийг өнөөдөр тал талын их сурвалжаас тодруулан дараах сурвалжлагаар дэлгэрэнгүй үзүүлэх болно. Дархан Улаан аймгийн хэмжээнд энд 2025 оны байдлаар 30 мянган гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд жилээс жилд энэ тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн босоод хот аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл энэ тоонд багтаагүй гэдэг нь манай аймгийн авто замын ачаалал хэрхэн өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна. Тэр чинээгээр зам тээврийн осол аврын тооч буурахгүй дүнтэй байна. Тодорхойлбол 2020 оны 1 сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх том мэдээлэлээс харахад энэ онд нийтдээ 234 зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл жолоочийн даатгалын тухай хуульд хүний амнаас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг тухай заалтыг жолооч нар хэрсэн мэддэг бол. Ер нь л хоорондоо зогсчих л байгуул тэгэл болоо шүү дээ. Тэгэл даатгалаа дуудаал болоо шүү. Даатгал хэрэгтэй л ах л та ер нь бол жолооч хүнд бол тохирцол голдвол тэгэл тохирол явуулдаг. Холбогдолтой түүгээр чинь янз бүр аваар ослол харахад чинь даатгалаас мөнгө гардаг шүү дээ. Шаардлагагүй. Хоорондоо тохироод даатгалаа дуудаад тэгээд охирлуулээд даатгалаас хэлж тэгээд гарна. Ноцтой охирол гараагүй зүгээр хоорондын нэг үйл яриг нэг альтргаа уулгаанаас нэг болоод нэг шүргэлцэн тохиолдлууд байдаг шүү дээ. Тийм үед л одоо хин энтэй нэг амар бие махбодд нь болон эд хөрөнгөнд нь одоо нөлөөлөх үс тийм охирол учраагүй бол тэгэл хоорондоо тохирох бах та. Холбогдох хуулиудад зааснаар энэхүү дээрх тохиолдлуудад заавал замын цагдаад мэдэгдэх шаардлагагүй. Та цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулж, баримтаа даатгалын компанид цахимаар илгээж, ослын газрыг орхин, шууд даатгагчтай хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь зохиомжтой ачаалал үүсгэхээс мөн сэргийлнэ гэж үздэг юм байна. Даатгалын тухай хуулийн дээр ч байгаа замын хөдөлгөөний дүрмэн дээр ч бас байгаа тийм ээ. За хүний амнаас эрүүл мэнд хохироогүй тийм ээ. Холбогдогч талууд хоорондоо ямар нэгэн маргаангүй ийм тохиолдол бол цагдаагийн байгууллагад дуудах шаардлагагүй. Даатгалын байгууллагад захимаар тийм ээ. Даатгалын байгууллагын ажилтан ямар одоо материал бүрдүүлж иргэсэн тэр тухайн материалыг бүрдүүлээд цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өглөөгөөр асуудлыг бас шийдвэрлэж болно. Харин ямар тохиолдлуудад заавал замын цагдаад мэдэгдэх шаардлагатай вэ? Ер нь хоорондоо тохирохгүй үед л дуудах бах та. Тэ амнаас тийм асуудал гарсан үед л дуудах бах. Хүний амнаас болон машин тэрэг ноцтой өвдөрсөн бол тэгэл дуудах байлгүй дээ. Цагдаа даана. Хүний аймаа хөрсөн юм уу ноцтой тийм асуудал гарсан үед цагдаа дуудана та. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 6 заасны дагуу жолооч согтууруулах хундаа мансууруулах юм сэтгэгдэт нөлөөт бодис хэрэгэлсэн үед 2 талууд жолоодох эрхийн үнэмлэхгүй үед 3 талууд насанд хүрээгүй үед 4 жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сүрсэн үед 5 зам болон бусад барилга байгууламж сүйтсэн үед 6 дипломат болон гадаадын улсын дугаартай тээврийн хэрэгсэл өртсөн үед 7 улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үед 8 тусгай дуута дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийг мөргсөн үед 9 гадаад улсын жолоод хэрхийн үнэмлэхтэй иргэн өртсөн үед заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байдаг юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан Улаан аймгийн онцгой байдлын газраас цаг үеийн холбогдолтой сэрэмжлүүлэг мэдээллийг өнөөдөр хүргэлээ. Тодорхойлбол Дархан хотод нэг өдрийн дотор 2 галт төмрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд галалгааны улирал эхэлсэн энэ цаг үед дарах зүйлсэд анхаарах шаардлагатай гэж зөвлөлөө. Дархан Улаан аймгийн хэмжээнд сүүлийн үед бол одоо яг галалгааны улирал эхлээд галт төмрийн дуудлагын одоо тоо мэдээлэл бол буурахгүй байна. За өнөөдөр гэхэд Дархан Улаан аймгийн хэмжээнд бол 2 удаагийн галт төмрийн дуудлагаар гарч ажилласан. За сая 14 цагийн байдлаар хэтэ оролол 1 А-гийн 6 дугаар орчинд
айлж чинь гэсэн дуудлагаар Галтамар өндөр хавар 22 дугаар анги маань очиж ажилласан. За энэ маань бол ээлд одоо гал гаргаснаас болоод Галтамар гарсан байна. За өглөө 8 цагийн алдад бол Орхон сум, Инх талбаг 96 дугаар зөвлөг 4 айлын 16-г харьцах нь 9 хэмжээтэй модон доторлоготой тоосон байшин шатсан. За ингэхээр одоо иргэдтэй бол гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ одоо залгсан бол одоо салгасан эсгэд бол хяналт тавина. За дээрээс нь болохоор пишн зоохны галын айлгүй байдал, за цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг одоо харгалзаж айлгүй байдлаа хангаач гэж ер нь зөвлөж байна. За одоо бол айл өрхөд бол гацуур модоо засаад эхэлж. За тэгээ гацуур мод маань бол яг гэхээр галын айлгүй байдлыг хангаагүй үднээс бол гал гарахаас эрсдэл бүрддэг. Тэгэхээр одоо айлгүй байдлыг хангаач гэж одоо иргэдэд зөвлөж байна. Дараагийн мэдээ. Scout Master оргил сайхны элэг солиулах хэмжлэгийн зарлыг босгох хандив аянд нэгдэхийг дархны чөлөөт уран бүтээлчид уриаллаа. Бид та бүхэндээ дархан цахаас бэлтгэсэн дарах сурвалжлагыг үзүүлэх болно. Эрхэм дарханчууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. DBS-лээс төвөмбөсийн телевизээ хамт олон хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүсийн дуу хоолой болж ялангуяа хандив аяны мэдээллүүдийг олон нийтэд түгэн ажилдаг билээ. За тэгвэл бид энэ удаа Дархан Уул аймгийн скаутын холбооны зөвлөх багш нийгмийн ажилтан 27 дахь жилдээ Дархан хотны өвлийн өвгөөрөө айлчилсан Scout Master оргил сайхны элэг солиулах эмчилгээний хандивт нэгдэж чин сэтгэлийн дэмээ өргөөч гэж та бүхнийгээ уриалан энэхүү мэдээллийг хүргэж байгаа юм. За бид бүхэн яг одоо Дархан худалдааны дуугаа яг төв үүд зэгт нь хүрэлцэж ирсэн байгаа. Та бүхний харж байгаачлан тийм ээ. Оргил сайхан ахын маань найз нөхөдтэй соёл урлагийнхан за түүний ах дүүс гээд олон хүмүүс нэгдэж хандив аян та бүхний нэгдээч гэж өдрөлгийг зохион байгуулж байгаа юм байна. За манай оргил сайхан ахыг бол мэдгүй дархны хүмүүсээс цөөхөн байгаа ах гэж бодож чинь тэгээд манга ахын тухайдаас ямар уриалга хэлэх вэ? Та бүхэн энд харагдаж байгаа хандивын насаар нэгтгэхээс гадна өөр ямар байдлаар одоо энэ хүн тусдын болох боломжтой байгаа вэ? Тэгээ одоо бол энэ оргил сайхан гэдэг залуу бол одоо манай чөлөөт уран бүтээлчийн бас нэгэн эдис нэгдүгээр. Хоёрдугаарт одоо манай Дархан Уул аймгийн Унган хүүг Дархан Уул аймгийн одоо залуу лидерүүдийн нэг байхгүй юу? Ялангуяа одоо хүүхдийн төлөө бол олон сайхан үйл тийм олон сайхан одоо арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Ялангуяа одоо 27 дахь жилээ одоо өнгөрсөн жил өвлийн өвгөн хийжсэн. Ялангуяа сошиал медиагаар өнгөрсөн жил бол одоо нэг өвлийн өвгөн нэг тийм жихэр тарааж байсан гэдэг тэр Монгол даяар бараг дэлхийд даяар юм болсон шүү дээ. Тэр сайхан залуу маань өнөөдөр тэ хэлж ирдгүү тэр актер одоо хүнд өвчин одоо тулж ирээд ингээд одоо хагалгааны зарлагаас Дархан хотын залуучууд театрын уран бүтээлч Дархан Уул аймгийн уран бүтээлээ төвөрж байгаа чөлөөт уран бүтээлчд бас нэгдээд бид хандивын тоглолт хийсэн боловч өнөөдөр мэс заслын зардал болон мэс заслын одоо дараах одоо эмчилгээний зардал бол хараахан бид нар хурж амжихгүй байна. Тийм учраас өнөөдөр одоо оргил сайхныгаа дэмжиж мэдээж одоо оргил сайхны тухай бол одоо хүм ялангуяа залуучууд одоо хүүхдүүд маш сайн мэдж байгаа учраас би нэг хол юм яриад яг хөө тэрөөс удахгүй ингээд тэр доогуур байгаа тэр одоо тэр хаяг тэр линкээр ороод ингээд бүгдээрээ сэтгэлийн хандив өргөөрөө гэж хүсэж байна. Тэгээ ингээд өнөөдөр яг энэ үйл ажиллагаанд бол Дархан Уулын уран бүтээлээ төвөрөж явж байгаа. Одоо үе үеийн одоо насны чөлөөт уран бүтээлчд оролцож байна. Мөн магадгүй бид нар бас өнөөдөр жоохон шавдуу ороод ирсэн гэж магадгүй. Гэхдээ бас бид нар хангалттай хэмжээнд бас уран бүтээлч мөнөөс уран бүтээлээ төвөрөж байна. Дарханчуудаа баярлалаа. Монгол төмөндөө баярлалаа. Нэг бүгдээрээ нэг залууд бүгдээрээ сайхан нас бэлгээд нэг нь залуу гэр бүлд илүү бүтэн амьдрал бэлгэлэхэнтэй тэр сайхан 3 хүүхэд өнөөдөр аавта тэр сайхан залуу хань ижлтэйгээ байхыг л одоо хүсчил бид нар ийм хийж байгаа. Ингээд нийт монголчуудаа дарханчуудаа те үнэхээр одоо хүсчээ шүү Монгол төмөн энэ залууд сэтгэлийн дэмээ итгэлийн гараа сунгаад өгөөч гэж хүсэж байна. Мөн бас дархан цахихантаа баярлалаа. За баярлалаа танд. За манай чөлөөт уран бүтээлчдийн нэгдлийн төлөөл бас ирсэн байгаа. Та бас яхаа айдуугаа өргөлөө штэ. Дарханчуудаа дахин бас уриалвал. За оргил сайхан ахта дарханчууд минь амьдрал бэлгэлээч ээ. Энэ сайхан гэр бүлд те амар амгалан сайхан аз жаргалтай амьдралыг та бүхэн минь бэлгэлээч. Нэг сайхан гараа сунгаад бүгдээрээ баг гэлтгүү те 1000 дахгүй 5 дахгүй те бүгдээрээ нэг гараа сунгаач л гэж хүсье да. За тэгээд нийт монголчуудаа бүгдэнд нь энэ залуугийн маань элэг шижүүлэн суулгах мэс засалд одоо хувь нэмэр оруулаарай. Монгол хүн болгон бие биендээ хайртай байдаг шиг бүгд бие биендээ сайхан хайр инэрлээ хайрлаарай гэж та бүхэн хүсэж байна. За тэгээд миний Монголын сайхан сэтгэл дахин дүүс бол одоо өвдсөн нэгээ дэмдэг тий сэтгэлийн сайхан им өгдөг сэтгэлийн им өгдөг гэж одоо боддог. Тэгээд эд сайхан хийж бүтээх насан дээр явж байгаа энэ сайхан залууг бас манай Монголын маань ард түмэн сайхан дэмнээд за тэгээд сэтгэлийн сайхан хандивыг өргөөрэй гэж одоо нийт одоо уран бүтээлчдийн өмнөөс одоо хүсэж байна. Тэгээд та бүхэн маань энэхүү хандивын нэг дээрээ ер нь бол яг одоо 70 сая төгрөг юм байлээ л дээ. Тэгээд элэг шийдвэрлэн суулгах нийт зардал нь бол
Одоо 35 сая төгрөг бол олцсон юм байлээ. Одоо 35 сая төгрөг олчих юм бол тэгээ ер нь бол илгээ шилжүүлэн суулгаад эхнэр нь донор болж байгаа гэсэн. Тэгээ бас одоо мундаг ийм сайхан хантай, мундаг ийм сайхан олон хүүхдүүдтэй энэ сайхан залуу гэр бүлд бас бүгдээрээ хамтдаа сайхан ингээд туслаад нэг одоо сайхан айл гэрийн ноён нурууг ингээд хөл дээрийн сайхан босгоод авъя л гэж одоо уриалмаар байна да. Та бүхэн сая сонссон баг. Тэгэхээр одоо үлдээд байгаа 35 сая төгрөгийг босгоход танд 5 10 гэхгүй 20 30 гэхгүй 100 200 мянга гэхгүй та бүхэн өөртөө хандивын гараа сунгаж чадах юм бол энэ сайхан элэг бүтэн гэр бүлийг элэг бүтэн чигээр нь авч үлдэх бүрэн боломжтой байгаа шүү. За та бүхэн доор бас мэдээний доор харуулж байгаа. Дахиад би хэлчихье. За хаан банкны данс байгаа юм байна. За Ай банк 50500 5046 28 298. За эзэмшигч нь ихнэр Ц Ариун Жаргал байгаа. За Ариун Жаргал маань өөрөө нөхрийнхөө донор нь болох гэж байгаа гэдгийг та бүхэн сайн сонссон баха. За мөн оргил сайхан ахын өөрийнх нь данс байгаа. Ай банк 48500 5046 27 87 39. Мөн та бүхэн бас дансаар мөнгө өгөхөөс гадна өөр ямар нэгэн байдлаар сэтгэлийн дэм одоо тусламж өргөө гэх юм бол энэ харагдаж байгаа 947 21 9 88 37 38 90 гэсэн дугаар утсуудаар холбогдоорой гэж та бүхнийгээ уриалах байна. Ингээд та бүхэн сайхан сэтгэлтэй монголчууд, арханчууд та бүхэн минь энэ одоо оргил сайхан гэдэг хүнийг элэг бүтэн болох хандиваа нэгдээрэй гэж уриалж байна. Дараагийн мэдээ. Аливаа гэмтрийн зөрчлийг үйлдэгдэхээс өмнө сэргийлэх, шалтгаан нөхцөлд уул суурьтай хандах, ихээр үйлдэгдэж байгаа гэмтрийн тоог бууруулахад тусгаалan зорж ажилладаг, гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ой энэ он тохиож байгаа билээ. Түүхтэн хүрээнд Тархуул аймагт төвийн бүсийнхэн чууллаа. Шалтгааныг судлаа тэрнтэй өөрсдийнхөө энэ нөхцөл байдал Монгол Улсын хэмжээнд орон нутгуудад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 20 орчим хувь нь зөвхөн төвийн бүсэд үйлдэгдэж байгаа гэсэн том мэдээтэй байна. Иймээс Дархан улаан аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сэлэнг болон Төв аймгийн салбар зөвлөлөөдөд санал тавьсны үндсэн дээрийнхүү төвийн бүсийн хамтын ажиллагаа сэдэв зөвлөгөөнийг анхудаа Дархан улаан аймагтаа санаачлан зохион байгууллаа. Мөн энэ зөвлөгөөн нь Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулагдсан гэдгээр онцлогтой байлаа. Хүндэтгэлийн хурлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга янж маань нээж үгэлсэн юм. Тэрээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 21 аймгийн 330 сум нийслэлийн 9 дүүрэг салбар зөвлөлөө байгуулж түүхэн цаг хугацааныхаа туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Нийгмийн сөрөг үзэгдлүүдийг хэрхэн олж харах, урьдчилан сэргийлэх, гарц шийдлийг ярилцах, санаачлагаа нэгтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг шин төвшөнд гаргах шаардлагатай байна. Тиймээс энэ бүхнийг олж харах, шийдвэрлэх боломжийг өнөөдрийн бидний уулзалт зөвлөгөөн хүндэтгэлийн үйл ажиллагаа олгож байна гэдгийг хэлсэн байна. Хүндэтгэлийн хуралд Төвийн бүсийн аймагуудын салбар зөвлөлүүдийн дарга гишүүд, ажлын албатууд, хувь сахиулах байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн төр хувийн хөгжлийн байгууллагуудын төлөөлөлд оролцсон юм а. Өмнөх оны муу үетэй харьцуулбал энэ оны цагдаагаас ирсэн цагаан мэдээг одоо харьцуулж харсан. Онцолж хэлэх гэмтрийн зөрчил буурлын төрөл гэвэл бага насны хүүхэд одоо бэлгийн хүчирхийлэл дүртэх гэмтрэг нэлийн өндөр хувиар бусад төрлийн гэмтрэгээс хүний амин насыг одоо санаатай охирох гэмтрийн тоо бас ер нь багассан. За Дархан сумын хэмжээнд бол 18 баг байгаа. 18 баг дээр хамтарсан баг гэж тус бүрдээ 5-7 оны бүрэлдэхүүнтэй ингээ баг ажиллаж байгаа. За бидний хувьд бол энэ ондоо чухалчилж авч үзэж байгаа нэг зүйл бол Дархан сумын иргэдийн хурал, за мөн Дархан сумын засаг дарганы тамгын газраас гол баримталж байгаа зүйл маань хүн төвтөө хүний хөгжлийг дэмжсэн. Одоо энэ зорилтын дагуу одоо энэ жил ажиллалаа. За энэ ажлын хүрээнд бол хүмүүсийг одоо соён гээгэрүүлэх, хүмүүсийн ухамсарыг сэрээх нөлөөллийн ажлуудыг манай гэмтрийн зөвлөлийн зүгээс бол голчлон барьлаа. За мөн одоо хүүхдүүдэд эрхээ хэрхэн одоо зөрчигдөж байгааг таньж мэдэх вэ. За зарим тохиолдолд бол хуулийн зарим одоо өөрсдөө холбоотой зүйл заалтыг хэрхэн одоо ойлгож мэдэх вэ. Энэ асуудал дээр бол нэлээд төлөвлөгөө голчилж ажиллалаа. За миний бие бол Дархан сумын гэмтрийн зөвлөлийг одоо хариуцж ажилладаг. За мөн дээрээс нь одоо давхар аймгийн гэмтрийн зөвлөлийн дэд зөвлөлийг хүүхд гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх дэд зөвлөлийг ахалж ажилладгийн хувьд бол ер нь хүүхд рүү, гэр бүл рүү, эмэгтэйчүүд рүү чиглэсэн энэ төрлийн гэмтэрхүүдийн тоо үзүүлэлт, за мөн одоо авах хариу арга хэмжээ, за урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг энэ чиглэл рүү голцоод хийж байгаа. Энэ жилийн хувьд бол бид бас гэмтрээс урьдчилан сэргийлэх
ажлын хүрээнд бол зөвлөлийн хурлаа оны эхэнд хийгээд за тоотой хэдэн бас даацтай ажлууд хийхээр бас төлөвлөлөө. За нэгэнсэндээ бид бол 4 том арга хэмжээг бас төлөвлөн ажиллаж хэрэгжүүлээд явж байна. За нэгдүгээр ажил бол бид бас гэмтрийн сургалтын одоо өсвөр насны хүүхдүүдтэй урьдчилан сэргийлэх, таниулах ийм арга хэмжээг зохион байгуулж явууллаа. За хоёрдугаар үйлрэлд бол бид бас замын хөдөлгөөний дүрмэд одоо автоврын ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү бас зохион байгуулж явууллаа. За гурав дахь том гол ажил бол орон нутгийн онцлог зориулсан бас манай сумын нутаг дэвсгэрт бол номрын ургац сургаалтай холбоотой гадна дотны олон хүн ирж буцдаг учраас үүнд уялдуулан архитан сатуурах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх. За үүнтэй холбоотой бас архины хамааралтай иргэдтэй бас сургалт зориулах ийм ажлуудыг бас нэлээд төлөв зохион байгууллаа. Үүний зэрэгцээ сум орон нутгатаа бас сэтгэл зүйч байршуулах. За тусгайлан бас өрөө туслахыг бий болгож одоо сэтгэл зүйчдийн урилгаар авчирж иргэдтэйгээ уулзуулах, нийгмийн аль болох эерэг талыг харуулах гэсэн ийм байр суурьнаас ажиллаж байна. За дараагийн том ажил бол бид одоо мал улгуулах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал мах нэгдсэн арга хэмжээг аваад одоо явж байна да. За Хонгор сумын хувьд гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ жилийн ажлыг одоо 9 зорилгын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж ажилласан. За үүнээс бид бүхэн сүүлийн жилүүдэд Хонгор суманд хүрээлэн буй орчны гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас нэлээд үр дүнтэй ажлууд зохион байгуулсны үндсэн дээрээс за энэ төрлийн гэмтрийн зөрчил бас суманд буур хандлагатай болсон гэж бас харж байгаа. За мөн Хонгор сумын хувьд бол онцлогтой мал аж ахуйн салбар ихтэй учраас мал улгаалах гэмтрийн гаргалтыг бууруулах зорилгын хүрээнд малчтын бүлэмгийг бас тогтмол ажиллаж ингэж ажиллаж байгаа. За гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хүрээнд нийтдээ сумын хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа оролцуулаад за мөн одоо иргэд гэмтрийн зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд нийтдээ 1.8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийж гүйцэтгсэн байна. За тухайлбал энэ жилийн хүрээнд сургууль, цэцэрлэг болон боловсролын байгууллагуудын одоо хүүхдийн эрсдлийг бууруулах орчин нөхцөлийн хүрээнд сургуулийнхаа гадна талбайн гэрэлтүүлэг, за камержуулалтын ажлуудыг 100% хийж гүйцэтгсэн байна. Ерөн шарангуй суманд гэмтэр гэх юм бол цахим зайлын гэмтэр нэлээд гарсан. Үүнтэй холбоотой манайхан Дархуул аймгийн гэмтрийн зөвлөлийн шийдвэр гараад залингүй аяныг өрнөсөн. Үүнтэй холбоотой манай шарангуй сум маань залингүй шарангуйчууд гэсэн аяныг өрнүүлээд үйл ажиллагаа явуулж байна. Үүн хажуугаар манай хүүхдийн тоглоомны талбай дээр янз бүрийн гэмтэр үйлдэлтэй байсан бол нийт эзэмшлийн хүүхдийн тоглоомны талбай дээр зурагт самбар тэмдэг тэмдэглээд тавьж хуулийн сурталчилгаа тавьснаар гэмт хэргийн тоглоом тодорхой хэмжээр бууруулж ажиллаа. Мөн бид бол энэ жил бол онцлог ажил хийх юм бол гэмтрийн сэргийлэх зөвлөлийн одоо байгууллагын тоог нэмсэн, гишүүдийн тоог нэмснээр ажил хүчний тоо нэмснээр бас бидний хүч бол мэдээж ажилласнаар энэ бол бас гэмтрийг бууруулах бол нөхцөл байдал сайжирсан гэж үзэж байгаа. Дархуул аймгийн прокурорын газраас гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 онд бол нэлээдгүй ажлыг хийж байгаа. Ер нь гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бол энэ жил бид бол ер нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр энэ ажлыг хийх ёстой юм байна. Ингэжээж энэ ажил нь бол тодорхой үр дүнд хүрэх юм байна гэсэн санал дэвшүүлсэн. За энэ саналаа бол гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл танилцуулаад гэмт явдлыг судалдаг мэргэжлийн криминологч нараар бол судалгааны ажлуудыг эхэлсэн явж байгаа. За тэгээ энэ судалгааны ажил нь бол одоо бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөвхөн Дархуул аймагт ямар төрлийн гэмт хэрэг хамгийн гол нь ямар шалтгаанаас болж үлдэгдэж байгаа юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр судалсныхаа үндсэн дээр цаашдаа бид ер нь юу хийвэл бодиттой үр дүнд хүрэх юм бэ гэдэг ажил хийж байгаа. Хамгийн гол том хийж байгаа ажил бол одоо энэ судалгааны дүн бол 2 үе шаттайгаар явагдаж байгаа. За эхний ерөнхий судалгааны дүн нь бол одоо энэ 11 сард багтаад гарах ёстой. Бид энэ тайлангаа тавина. За үргэлжлүүлээд судалгааных нь тусгайлсан дүгнэлт нь бол дараа жилийн эхний үйлрэл багтаан гараад за бид дараа жилийн төлөвлөгөөг яг ерөөсөө ингээд шинжлэх ухааны үндсэлтэйгээр бүх ажлуудаа хийж эхэлнэ гэсэн ийм зорилготойгоор явагдаж байгаа ажил байна. Тус зөвлөгөөний үеэр хүндэт зочдод гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүндэт тэмдгийг гартууллаа.
Төвийн бүс гэдэг бол одоо 7 аймаг байдаг. Өөрөөр бол хойд одоо Монгол улсын хойд бүс тэглэгээс урд тэглэг буюу одоо 2 хилээд дамжсан хамгийн том бомб түүхий. Энэ том бүсийн одоо хойд хэсэг байна. Тэгэхээр энэ одоо өнөөдөр төмөр зам мөн олон улсын болон хотоорны одоо төв одоо зам энэ дамжин өнгөрч байна. Энэ бол мэдээж хэрэг гэмт хэрэг гаргалтын хувьд одоо хамгийн өндөр байдаг. Ялангуяа автоэрийн гэмт хэрэг гардаг. За мөн Дархан уулын аймаг нь өөрөө онцлогтой. Яагаад тэр Дархан уулын аймаг маань бол баг газар дээр олон хүн одоо төвлөрч амьдардаг учраас гэмт хэргийн одоо нөхцөл байдал таруу одоо байршилтай аймаг орон нутгийн удах юм бол одоо эрүүгийн нөхцөл байдал одоо нэлээд хүнд байдаг. За ийм учраас өнөөдөр бол гэмт хэрэгээс сурсан зэрэгс зөвлөл ялангуяа энэ тэнгэрлэгийн 3 төв аймаг одоо 3 аймаг хамтар зохион байгуулж эндээ хамтарч санал бичиг өнөөдөр хийлээ. Тэгэхээр бол салбар орнын уялдаа, аймаг хорооны уялдаа, байгууллагын уялдаа, салбарын уялдаа, мөн иргэд одоо аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бүс байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд л ерөөсөө энэ гэмтригээс урьдчилан зэрэглэх ажлыг ингэснээрээ бол өнөөдөр үндсэн хууль зангасан иргэний маань эрүүл аюулгүй орчинд амьдрах ийм орчин бүрдэх ёстой. Эний одоо хамгийн том алхам болж байна гэж миний хувьд үзэж байна. Бид та бүхэндээ орон нутгийн мэдээллүүдэд танилцууллаа өргөжлүүлэн цагаарын мэдээлэл хүлээн авна. Төвөмсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөө. Анхаарлаа хандуулан бидний сонгууц эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргаашийн цагта эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.